үргэлжилж байна. Стратегийн чухал бүтээгдэхүүн гэгддэг цементийн үйлдвэрлэлттэй холбоотой мэдээллийг манай сэтгүүлч цамдад бэлтгэсэн байна. Манай улс жилдээ 2 сая тонн цементийн хэрэглээтэй. Энэ хэрэглээг хангахын тулд импортын бүтээгдэхүүнээр хангадаг байсан бол одоо дотоодынхоо бүтээгдэхүүнээр хангах боломж бүрдэж байна. Барилгын салбарын гол нэрийн бүтээгдэхүүн бол цемент. Манай улсын цементний дотоодын зах зээлийн 90% үндэсний үйлдвэрлэгчид хангадаг байна. Сүүлийн 5 жилд барилгын салбар эрчимтэй хөгжихийн хэрээр импортоор тэр хэмжээний цементийг оруулж ирдэг байсан. Харин 2013 оноос эхлэн цемент үйлдвэрлэлийн шин технологиудыг нэвтрүүлж, шин төслүүдийг Чингис Бондын хөрөнгөөр шийдвэрлэжээ. За ингэснээр сүүлийн 5 жилийн судалгаагаар гадны орноос импортлох цементийн тоо жил ирэх тусам буурч байна. За 2012 онд одоо 630 мянган тонн цемент импортлсон байгаа. 2013 онд 1200 тонны цемент импортлсон. 14 онд 1820 тонн цемент. Сая 2015 оны хамгийн сүүлийн байдлаар гэхэд 980 тонн цемент импортлсон байгаа. Тэгэхээр 15 оноос цементийн одоо импортын хэрэглээ бол буурч эхэлсэн. Манай улс дотоодын цементийн хэрэглээгээ 100% хангах боломжтой. Ховд аймагт 1 сая тонн цемент үйлдвэрлэх 2 үйлдвэрийг ашиглалтанд оруулахаар ажиллаж байгаа. Хэрвээ энэ 2 үйлдвэр ашиглалтанд орвол дан ганц дотоодын хэрэгцээг хангаж зогсохгүй экспортлох боломж бүрдэх юм. Аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгч компаниуд маань одоо хажуу хөрш орон бүгд найрамд хятад ард улсын 90 хотоос одоо цемент импортлох түлхүү байсан. Гэтэл өнөөдөр манай 2 үйлдвэрлэл ашиглалтанд орсноор бас 90 дэх одоо цемент импортлох асуудал бас зогссон. За үнэ стандартын хувьд бол манай дотоодын үйлдвэрлэж байгаа цемент бол харьцангуй хямд. За чанарын хувьд бас боломжтой. Дотоодын үйлдвэрлэл цар хүрээгээ тэлэх тусам импортоор цемент авдаг байсан валютын урсгалыг зогсоох эерэг талтай. Мөн ажлын байр бий болж эдийн засгийн эргэлт сайжирна гэж салбарынхан харж байна. Хэдхэн жилийн өмнө импортын цемент дотоодын хэрэгцээг хангадаг байсан бол одоо үндэсний үйлдвэрлэгч нар дотоодын хэрэгцээгээ 100% хангаж импортын цементийг халах боломж бүрдэх нэ.